Сайд нарын зөвлөлийн 1935 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Монголд кино зургийн газар байгуулах тухай 32 дугаар тогтоолыг гаргаж байжээ. Тиймээс энэ онд Монголд гэрэл зургийн алба байгуулагдсны 80 жилийн ой тохиож байгаа юм байна. Энэ талаар өнөөдөр Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос мэдээлэл хэлээ. Энэ жил 80 жилийн ой гэж юуны учир ярих болоод байна вэ гэхээр 1935 онд Монголд анх удаа гэрэл зургийн алба байгуулагдсан байдаг. Энэ нь бол яг түүхэн баримтаараа маш тодорхой байж байгаа. Бүр түүхийг ухрааж ахиж ойлгох юм бол Богд хааны дэргэд Бадам гэдэг зурагчин албан ёсны гэрэл зурагч ажилладаг байсан гэж байгаа. Судрывчгийн хүрээлэн гэдэг дээр Чойжням гэдэг зурагчин ийм хүн ажилладаг байсан гэсэн ийм түүхүүд байдаг. Тэгээ бид нар бол 1935 онд 10 дугаар сард анх сайд нарын зөвлөл, ардын сайд нарын зөвлөлийн хурлаас гэрэл зургийн алба байгуулах тухай шийдвэр гарч тэрнээс тоолоод өнөөдөр 2015 онд бид нэр гэрэл зургийнхаа 80 жилийн ойг тэмдэглэхээр ингэж тогтсон. Гэхдээ энэ удаагийн ойг бол нөгөө жишг тогтсноор баяр тэмдэглэх, нэгнээ шагнах гэхээсээ илүү гэрэл зурагчдаа болон нийгэмд хүрсэн тодорхой ажлуудыг зохион байгуулъя. Календарчилсан төлөвлөгөө гаргаж бүтэн жилийн турш үйл ажиллагаагаа ингэж олон нийтэд хүргэе. Гэрэл зурагчдаа бас тодорхой хэмжээнд энэ ажилдаа татан оролцуулъя. Төр засагт бас дуу хоолойгоо хүргэе гэсэн ийм зорилгоор бид нэр ажиллаж байгаамаа. Тус холбоо өнгөрсөн 1-р сард 2-р их хурлаа хийж бүтэц зохион байгуулалттай өөрчлөлт хийсэн байна. Дашрамж сонирхуулахад Богд хаан Бадам хэмээх зурагчтай Судрывчгийн хүрээлэнд Чойжням гэдэг хүн зурагчнаар ажиллаж байсан түүхэн баримт байдаг гэжээ. Ялгаатай нь бол ашиглаж байгаа техник л байдаг одоогийн тийм үү. Уучных нь яг хальсаар ажилладаг байсан баг. Одоо та бүгд мэдж байгаа. Тэгэл хүн болгон утсаараа тийм ээ. Чөлөөтэй зураг авдаг болсон. Тийм л ялгаа байдаг баг. Өнөөс хүн болгоны авдаг сэдв тийм ээ сонирхдаг хүрээ бид нар бол ажиллах нь шүү дээ. Яг төрөл бүрийн сэдвээр зураг авдаг улсууд мэдээж байгаа. Одоо энэ 80 жилийн түүх гэдэг юм. Одоо энэ олон жилийн түүхийн том архивуудыг нэгдсэн архив байгуулах тийм ээ. Фонд байгуулах. Энэ одоо хамгийн том ажил байгаа. Одоо энэнийхээ төсөл маягаар одоо бид нэр ажил эхэлж явж байгаа. Удахгүй энэ хавраас бас зарлах байх. Тэгэхгүй тэгээд одоо хүн болгоны гар дээр ингээд нэг янз бүр цуглуулагч гэдэг юм янз бүрийн улсууд дээр маш их зураг байдаг. Зураг хэрэгтэй ном хийх гэсэн улсууд ч юм янз бүрийн улсууд их хайж явдаг шүү дээ тийшээгээ. Тэрийг нэг газар төвлөрүүлэх зорилгоор бас тийм том фондыг байгуулах гэж байгаа. За юм хүн. Эндээ дэлгэрүүлж ярихад энэ гэрэл зургийг одоо үн цэнд оруулах. Одоо хэвлийн гэрэл зурагчин бол одоо хамгийн багаар үнэлж байгаа шүү дээ. Манай өдөр тутмын сонины гэрэл зурагчд бол нэг ширхэг кадраа бол 3,000-аар үнэлж байна. 1,000 төгрөгөөр үнэлж байна. Энэ бол одоо бас зах зээлийн үнд бол арай л ичмээр байхгүй юу? Тэгээд ер нь бол үн цэнийг нэмэгдүүлэхээс гадна бид нэр түүхэн гэрэл зургууд болон үеийн гэрэл зурагчдын архивыг бүрдүүлэх үүднээс Монголын гэрэл зургийн фото банкийг үүсгэн байгуулах гэж байгаа. Энд одоо 80 жилийн түүхтэй, 100 жилийн түүхтэй ийм олон сайхан зургуудаас авахулаад уран бүтээлчдийн бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах. Юу гэхээр одоо Getty Image гэдэг юм уу том гэрэл зургийн тийм банктай хамтран дэлхийн нийтэд Монголын гэрэл зургийг сурталчилж, тэрийг борлуулах, эргэлтэнд оруулах тийм үйл ажиллагаа явуулж байгаа. Түүхт 80 жилийнхээ хой өрөөнд гэрэл зурагчдынхаа бүтээлийг оюуны өмчөө болон зохиогчийн эрхийн хамгаалтанд оруулах, гадаад харилцааны олон асуудалд анхаарал хандуулж ажиллах гэд олон ажил төлөвлөж байгаа юм.